За та бүхэнд оройн мэндийг хүргье. За энэ татврын эрэмчийн хуулийн дээр бол энэ тадаат аргачлалыг нэвтрүүлнэ гэдэг ингээд заасан байна. За энэ бол ер нь бол сайн зүйл. Татврын одоо бүртгэл тайлагнал, төлөлт, зөрчил, гайлын бүрдүүлэлт гэсэн 5 хэсгийг бол одоо томьёолоод тооцоолын аргачлалыг нээлттэй нийтэлдэг ийм л аргачлал байгаа. Энийг харин бид нэр яг одоо байгаа хандлага арга зүгээрээ хэрэглүүлэх юм бол ямар ч үр дүнгүй болно. Энийг бол тийм хяналтын хэрэгсэл биш. Татвар төлөгчид өөрсдөө нээлттэй үнэлгээгээ хардаг, санал гомдлоо гаргадаг. Ил тод байдал болон татвар төлөгчийн эрх ашгийг хангадаг ийм байдлаар одоо оруулах юм бол энэ бол татврын албанд дэвшил болно гэдгийг хэлье. Тийм учраас одоо яг энэ эрсдлийн үнэлгээг нь яг ямар аргачлалаар хийж байгаа юм. Тэгээд ялангуяа бичил жижиг бизнес эрхлэгчид бол мэдээлэл дутамгаас болоод эрсдэлтэй ангилд орчдөг. Түүнд одоо яаж туслая гэж бодож байна гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт энэ хууль одоо тэр нөгөө татвараа төлж чадахгүй байгаа аж ахуй нэгжүүдийн орж ирж байгаа мөнгийг 80-20% нь хуваая гэдэг байгаа. Энийг уг нь 50-50 болгочмаар л байгаа даа. 63-ийн 2 дахь заалтыг нэмээд байгаа. 63-ийн 1-ийн 4 дахь заалтыг хасахгүй бол энэ ч угаасаа хэрэгжихгүй. Тэгээд 63-ийн 1-ийн 4 дахь нь бол бүгдээринг нь аваал гэсэн юм л агуулга авч байгаа шүү дээ. Энийг хасахгүй юу? За ер нь бол татвар ногдох одоо энэ татврын ачааллын гол асуудал чинь бол бодит татвар, нэрсэн татвар хоёр л байгаа шүү дээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэдэг зүйл ангилал дээр бол маш олон хөнгөлөлт чөлөөлтийг өгж байна. Одоо энэ татврын хуулиа тойруулаад хөнгөлөлт чөлөөлт өгсөөр байгаад энэ нь бол бүр хэрээс хэтрэлээ. Тэр бол авах юмаа авдаг, зөв шударга зарцуулдаг болно ухаас биш. Тодорхой хэмжээний хөнгөлөлт чөлөөлт өгсөөр байгаад энэ нь нөгөө мөчрөө дийлхэ байсан. Авах юмаа авч чадахгүй болсон. Одоо энэ хөнгөлөлт чөлөөлтүүд бол арай хэтэрж гинэ гэдгийг бол бас хэлэх хэрэгтэй. Тийм учраас бодит татварыг бууруулах хэрэгтэй. Ер нь бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар 10% байхад бодит татвар 36% байна гэж судалгаа гаргаж ирсэн. 5-6 жилийн өмнө. Одоо энэ хэвээрэл байх шиг байна. Улам л чанга болцсон. Тийм учраас энэ татвар ногдох орлогыг бодиттойгоор бууруулад бодит татврын ачааллыг одоо үе шатлууд хийх хэрэгтэй. Энэ шатлуудыг ойртуулахлаар аж ахуй нэгжүүч чинь жижигрэн шүү дээ. Яг тэндээс бодиттой татвар ногдох орлогын шатлал нь буурснараа аж ахуй нэгжүүд босоод ирэхгүй шүү дээ. Тийм учраас энэ ер нь бол шатлалуудыг буулгахаасаа илүүтэй бодит татварыг бууруулчул яадъя. Татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэмэгдүүлэх ийм бодлого ер нь бодож байгаа юу? Ер нь энэ татврын багц хууль болон одоо аж ахуй нэгжийн орлогын албан татварыг энэ хөнгөлөлт чөлөөлтөөс нь салгаад нэг жоохон цэгцтэй болгох цаг болсон юм биш үү? За энэ тал дээр бол тодорхой асуулт асуучаад хариулт авчаад тэгээд үргэлжлүүлээд асууя. За загжуугийн Мэнд сайхан сайд хариулъя. Төвшин гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ удаагийн татврын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бизнес эрхлэхэд хүндрэл зарим заалтыг л оруулж ирсэн. Тухайлбал өртөө компаниг дансыг бүрэн хаах биш зүгээр ирээдүйд орж ирэх орлогын нь 20% үлдээгээд бизнесээ өргөжлүүлэх боломжийг олгох, нэмэгц өртгийн албан татврын ногдлыг төлөх хугацааг 2 сар хүртэл хойшлуулах. За тэгээд одоо татвар тайлагнах төлөх хугацааг хойшлуулсан тайлангаа одоо засах хугацааг нь 2 жилээр бол сунгасан, алдангийн хэмжээг 50% хязгаарлах гэх мэт энэ нэмэлт өөрчлөлтийн заалтууд орж иж байгаа. Татвар төлөгчийн эрсдлийн үнэлгээг аж ахуй нэгж одоо маш олон хөнгөлөлт чөлөөлтийг эдлүүлж байна гэж байна. За бодит татврыг одоо бууруулах чиглэлээр гэдэг энэ чиглэлүүд дээр бол одоо бид нар зарим тал дээр тантай санал нэг байна. Гэхдээ бид нар энэ богино хугацаанд аж ахуй нэгж иргэдтэй аль болох ялангуяа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдтэй бодит дэмжлэг болох тэр заалтуудыг оруулж ирж байгаа. Бид татврын багц хуулиараа энэ реформын шинжтэй асуудлуудаа дахин оруулж ирнэ. Одоо эдийн засгийн юм хүндрэлтэй үед богино хугацаанд аж ахуй нэгж иргэдтэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжлэг болох тэр заалтуудыг татврын нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирье гэж цонхон хүрээнд оруулж ирж байгаа. Маш богино хугацаанд үр дүн гаргахаар. За тэр татврын системийн талаар Чимцэрэн дарга нэмээд хариулж байгаа. Цогтнорын дарга хариулж байгаа. Чимцэрэн дарга. Цогтнор дарга хариулъя. За татврын ерхий газар цогтнорын төвшин гишүүний асуултанд хариулъя. За төвшин гишүүн тадаатын үнэлгээтэй холбоотой асуудлыг хөндлөө. За тадаатын үнэлгээ гэдэг бол улс орнуудын татврын байгууллагуудын үйл ажиллагааг үнэлдэг юм систем. Өөрөөр хэлбэл татврын албаны давуу болон сул талуудыг тодорхойлоод олон улсын сайн туршлага нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг юм
систем байгаа. За татврын албаны үйл ажиллагааг бол 2-3 жилийн хугацаанд давтамжтайгаар үнэлдэг. За Монголын татврын алба бол 2021 онд бол энэ тадаатын үнэлгээнд хамрагдсан. За татврын ерөнхий хууль дээр орж ирж байгаа хууль дагам мөрдлөлтийн төвшин гэдэг бол өөр энэ бол тухайн татвар төлөгчөө татврын хууль дагам мөрдлөлтийг нь татвар төлөгч талаас нь үнэлж байгаа тийм үнэлгээ. Харин тадаат нь бол татврын албаны үйл ажиллагааг үнэлж байгаа үнэлгээ юм аа. За төвшин гишүүн нэмж тодруулъя. За сангийн сайд хэлж явах шиг байна. Зүгээр энэ бол богино хугацааны шийдлээ гэж байна. Яг үнэндээ бол шууд маш богино хугацааны одоо төр зүрийн эдийн засгийн хүндрэлийг давах гэж байгаа гэдэг аргачлал явж явах шиг байна. За тэр учраас амлсан ёсоор тэр татврын багц хуулийг оруулж ирж энэ бодит татврыг нэрсэн татвартай ойртуулах бодлого явуулах зайлшгүй шаардлага байгаа. Ер нь нөгөө нүдэ онохгүй гэдэг шиг одоо татврын ачааллыг бууруулъя гэд ярихлаар яг эцсийн татвар төлөгчийг буруу тодорхойлоод хөнгөлөлт чөлөөлт өгдөг. Эсвэл тэр одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд рүү хандчихдаг. Энэ татврын ачаалал бизнесийн орчин гэдэг чинь бол дундаж болон өсөж яваа. Тэгээ ихээхэн татвар төлдөг байгууллагуудаа хүндрэл учирч байна. Тэр байгууллагуудыг л олон болгоё тэтгэе гэдэг юм бодлого шүү дээ. Тэгээ энэ олон тархаа батархаа хөнгөлөлт чөлөөлөлттэй болоод ер нь энэ пүрэвдэрж даргын тэр 5%-ийг нэг 3% юм уу 2% болгоод буулгах чачаа гэвэл татвар ногдох одоо энэ орлогч нь нэмэгдэж аж ахуйн нэгдүүд өсөх юм биш үү? Ер нь маш энгийн байх хэрэгтэй шүү дээ. За Минь цагаан сайд хариулъя. За төвшин гишүүдний асуултанд хариулъя. Нэмэгдсэн зөрчлийн албан татвар бол төсвийн орлогын 20-с дээш хувийг бүрдүүлж байгаа манай гол тогтвортой татврын нэг байна. Тэгэхээр пүрэвдэрж гишүүний санаачсан үл чинь хуулийн 5% болгож бууруулснаар бол төсвийн орлого 4.1 их 80 дээр тасарна гэсэн үг. Энэ хэмжээгээр одоо орлого байхгүй болно л гэсэн үг. За дэлхийн одоо нэмэгдсэн зөрчлийн албан татврын системтэй 175 орны хүрээнд ингээд аваад утсах юм бол Монгол улс 10% хувь хэмжээ гэдэг бол харьцангуй доогуур тооцогч байгаа. Манайхаас доош татвартай 9 орн л байгаа. Олон улсын валютын сангийн зүгээс ч гэсэн одоо ер нь энэ нэмэгдсэн зөрчлийн албан татврын хэмжээг бол одоо буулгах нь буруу зөвлөхөөс гадна та бол одоо өчигдөр байхад нөгөө Шри-Ланкийн жишээ ярьж ирсэн. Нэмэгдсэн зөрчлийн албан татраа 15-аас доошо булгаад 8% болгосон. Төсвийн орлого нь 30% буурсан. За ингээд одоо дефолт зарласан юм гашуун түүх байгаа. Тэгэхээр бид нар энэ татврын За Минь цагаан сайдаа би нэг миний өргөн барьсан дээр нөөтийн татрыг 5% болгох буцаа олголтод 2 буюу одоо нийтдээ 3% төлөх. Энэ хууль бол зарчмын зөрүүтэй санал гаргаад тэр одоо уул уурхаа арх тамхин дээр 10% хэвээр байна. Тэгэхээр энэ тохиолдолд ойролцоогоор 1.5 их 80-аар одоо татврын орлого буурна гэж. Тэгвэл буцаад яг энэ төвшин гишүүний хэлсэнчлэн татврын бааз суурь нэмэгдсэний үр дүнд ерөөсөө орлого буурахгүй гэсэн ийм одоо эдийн засгийн тооцоолын судалгаа гарсан шүү гэдэг хэлье. За нэмээд төвшин гишүүн нэмж тодруулъя. За энэ Шри-Ланкийн жишээг дахиад нэг тодорхойлчих. Мега төсөл гэж хэрлээд мега төслүүд нь тооцоосноос өөр ашиггүй болонгууд мега төслийнхөө объект болох хамгийн том бомбтой хятадын зээлээр бариад тэгээд өөр ашиггүй болонгууд нь алдсан шүү дээ. Энэ бол хамгийн гол Шри-Ланкийн одоо кейс юм байгаамаа гэдгийг хэлээ. Хоёрдугаар нэмэгдсэн өртгийн албан татврын энэ хөнгөлөлт чөлөөлтүүд үүнийг тооцож бодож олгох үйл ажиллагааны зардал буюу activity based cost чинь энэ хөнгөлтөөсөө илүү зардал гаргаж байгаа шүү. Төрийн албан агчдад маш их ачаал нэмж байгаа. Тэрний оронд 2-3% пункт бууруулчихад бол татврын бааз суурь нэмэгдэх юм байгаа шүү гэдгийг дахиж хэлье. Үг хэллээ. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Лувсан Бямбагийн мөнх хөөсглөн Гомбын Ганбаатар нарын урилгаар Дорногов аймгийн Мандах Хатан булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд улс төрийн өндөр амжилтыг хүсье өрөөё. За болдын жавхлан гишүүн асуулт асууна. за